Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас басан гарагт 9 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг Яманы махыг халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Царим муутай Айри миний бие, за Ааш муутай Айри, за мөн инх тэрний ундрах нар хамтран хүргэж байна нэрлэгчээр ажиллаад. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ та захиал би чанарын өндөр түвшинд гүйцэтгэе. Оройтой Ингүүн Egg Group хамтран ажиллаж байна. За мөн бүрэн оноо, бүрэн түүх, бүрэн скор хамтран ажиллаж байна. За өглөөний минь Айри сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. Зя Hot Topics нэвтрүүлэг бол яг одоо гал халуун байгаа сэдвүүдийг түүж гаргаж ирж ярьдаг. За бид хоёр ингэж одоо халуун сэдвүүдийг илрүүлэхэд бол Google Trend платформыг ашигладаг. Өнөөдрийн сэдвүүд за би өөрийнхөө сэдвүүдийг танилцуулах. Эхлээд Хятад гэдэг хайлт Америк нэгдсэн улсад өчигдрөөс хойш ер нь 2 өдрийн турш дамнаж одоо энэхүү Хятад гэдэг хайлт Америк нэгдсэн улсад гарч ирж байна. За одоогийн байдлаар China Tariffs гээд 14 цагийн өмнөөс трендлээд 1000 хүн өсөлтөөр 100 мянган хүн хайж байна. За энэ ерөөсөө яагаад хайгаад байгаа шалтгаан нь бол эдийн засгийн холбоотой. Тэгэхээр Хятад Америк нэгдсэн улс бол түрүүн хэлжсэн бид нар галаар дайхгүй гэхэд худалдаагаар дайхад бэлэн байна гэж Хятад эргүүлэн одоо Трампын тавиад байгаа тарифуудад эргүүлэн хариу цохилт өгсөн. За зөрүүлээд бас цохилт өгөөд энэ хоёр ингээд байлдаад байгаа тухай мэдээллийг бас хөргөнө. За үүний дараагаар Японд өчигдрөөс хойш 2 сая. За би өчигдөр харахад 2 саятай байсан. Японд бол 2 саятай тэр болгон гарч ирдгүү. За тэгээд 2 сая хайлттайгаар өчигдөр Хиросивэ Рёко гэдэг хайлт өчигдөржингөө трендлсэн. За энэ одоо Хиросивэ Рёко гэдэг бол дуучин жүжигч юм байлээ. Түүнтэй холбоотой бас нэг сенсацтай мэдээлэл гарсан тэр тухай бүгдээрээ хамтдаа сонирх юм. Шүүслэг мэдээ тий. Шүүслэг мэдгүй Япончуудсгүй бол тийм Япончуудын сонирхлыг сонсё л та юу Япончууд шүүслэг байдгийг сонирхцгоё. За тэгээд их онцгой улсуудчууд ер нь сэтгэлгэн. Тэгээд Мария Шарапова гэдэг хайлт бас өчигдрөөс хойш трендлсэн байлаа. Мария Шараповатай холбоотой Бэжик Джонсонтой хамт авахсан зураг нь хүмүүсийг гайхшруулад байгаа юм байна. За тэгээд тэрийг нь бас ярина. Америк нэгдсэн улсад умар солонгосын цэргүүд хилд авсан тухай мэдээлэлтэй холбоотой North Korean Troops Cross Border гэдэг хайлт бас яг одоогоор трендлж байгаа. Америк нэгдсэн улсын нэлийн дээгүүр трендлж байсан. Би тоог нь хараад өгөх юм. За энэхүү энэ сэдвүүдийг амжуул ярина. 20 мянган хайлттайгаар 8 цагийн өмнөөс трендлж гисэн юм байна. За тэнд дайн дэгдэж магадгүй гэсэн тийм мэдээнээс болоод хүмүүс бас энийг сонирхоод байгаа юм байна. За миний хувьд болохоор Карибын тэнгисийн Доминиканы бүгд найрамдах улсад нэгэн харамсалтай осол болоод олон тооны хүн амиа алдсан хэрэг яг одоо өрнөөд за тэгээд аврагчид яг одоо тухайн ослын газар ажиллаж байгаа тухай мэдээлэл одоо дэлхийн томоохон агентлагуудаар цацагдж ин л та шуудаар. Тэгэхээр энэ мэдээллийг хүргэн үргэлжлүүлээд за өмнөд Солонгосын нэгэн одоо хар жагсаалтанд орсон гэдэг нэг жүжигчин байдаг. За энэ жүжигчин бүсгүй тухай сүүлийн үеийн мэдээлэл цацагдаад өөрийнхөө одоо өмнөд Солонгосын тренд дээр нэлээд дээгүүрт ороод ирсэн явж илээ. За Ким Минхи гэдэг энэ жүжигчин бүсгүйтэй холбоотой мэдээллийг хүргэх бол би 3 дахь мэдээгээр энэтхэг улстай холбоотой мэдээлэл нэтхийн трендээс татаж гаргаж ирсэн. Ухаж ухаж хайжулсан. За энэтхэг чинь бол тэр болгон трендэд баг орж ирдэг үү тийм. Аха. Энэтхэгт нэг одоо нэг балан эмчийн тухай би ярьж өгөн заяа. Бүр нэг үнэхээр би бүр шүүслэг сонсож байна. Одоо нөгөө ичих булчирхаагаа бүр ингээд баг эмч өөрөө аваа ицсэн юм шиг тийм эмчийн тухай л ярьж өгч чинь л доо. Яа за хамтдаа нэр ичих булчирхаа ажиллаж байгаа хэсэг хамтдаа бас сонирхъя те. За тийм. За эхний мэдээллийг манай Ааш мууд хүргэнэ. За Доминиканы бүгд найрамдах улсын нийслэл Санто Доминго гэдэг хотод байдаг Jet Set гэдэг нэртэй шөнийн клубын байрлал харамсалтай нураад маш олон тооны хүн одоо нурангонд ор гацсан байдалтай байна. Сүүлийн үед одоо түрүү намайг офис сууж хахад амиа алдсан хүний тоо 66 гэж хэлсэн. Тэгээд дөнгөж сая ингээд студид орж ирээ суусан чинь амиа алдсан хүний тоо 79 болж нэмэгдээд тэгээд 150 гаруй хүн бэртсэн. Дахиад ингээд хэдэн 100 хүн энэ нурангонд ор байгаа гэсэн мэдээллийг одоо BBC шуудаар шуурхай мэдээлэл явж байна л да. Тэгэхээр яг энд одоо яг энэ Jet Set гэдэг энэ шөнийн клубд одоо Merengue гэж одоо Доминиканаас гаралтай хөгжмийн урсгал байдаг. Энэ урсгалын дуучин Ruby Perez гэдэг хүний тоглолт болсон юм байна. За тэгээд энэ Jet Set маань өөрөө одоо Санто Доминго хотынхоо одоо урдаа барьдаг. Ер нь ингээд нэг тийм олонний танил алдартнууд, тамирчид, улс төрчид, за тэгэл урлаг соёлынхаа ингэж очиж цуглаж ингэж цуг шоуддаг. Буюу одоо ингээд алдартнуудын клуб гэдгээр их алдартай байна л да. Тэгэхээр найруулагч зураг нь өгч гэнэ. Энэ бичлэг нь ш тэ. За
Ерөнхийдөө бол одоо дуучин болохоор ингээд тайзан дээр дуулж их үеэр олонний танил алдартнуудыг урдуур нь зассан ширээн дээр ингээд суугаад тийм үү ууж идэ. За тэгээд тэр олонний танил алдартнуудыг харах гэсэн ингээд иргэд бас ингээд тасалбар аваад орсон ийм л тоглолт болж исэн юм байна л та. Тэгээд харамсалтай нь яг юунаас олж барилга нурсан нь яг одоогоор бол тодорхойгүй байна. Ямар ч тач ингээд иргэдийн ингээд цацаад байгаа бичлэгүүд дээрээс ингээд харж хахад нэгд эрэхтэй энэ таазан дээрээс юм унчлаа штэ гэж хэлээл даах удахгүй нөгөө нэг бичлэг нь тасраал ингээл бөөн бижигнээ болол аава яасан бэ гэж нэг охин орлол ийм болол бичлэг дуусчихж байгаа байхгүй. Тэгээ эндээс харахад бол барилга бол нурсан. Одоо энэ барилга нурах үеэр одоо энэ Jet Set гэдэг буудал одоо юун дотор шөнийн клуб дотор 400 гаруй хүн байсан гэсэн ийм урьдчилсан тооцоо гараад байна. Тэгэхээр энэ дунд бас одоо амиа алдсан хүмүүсийн дунд Америкийн мэрэгжлийн бейсболын тамирчин за 5 удаагийн авраг гэсэн баха. Октавиа Дотл гэдэг хүн байсан байж таарсан. Тийм үү. Америк нэгдсэн улсын бейсболын одоо лигт чинь энэ Доминикан улсынхан тоглогч гэсэн нэлийн олон тоглоод 5 удаа гэхээр бас нэлийн алдартай тамирчин л ээжтэй те. Би мэдгүй байна л да. Нью-Йорк Мэтс гэдэг багт 99 онд тоглож эхлэв. Ер нь бол нэлээд сайн тоглосон. Хьюстон Astros, Oakland A's, Нью-Йорк Yankees гэдэг дандаа том баг байдаг шүү дээ. Chicago White Sox гэдэг. За ийм тоглогч бас байж одоо бол чөлөөндөө суусан тоглож байсан. Тэтгэвртэй гарсан тоглож байсан бол түүний дүү Монто Кристи гэдэг мужийн одоо амбан захирагч Нельси Круз гэдэг хүн бас энэ дотор байжгаад бас нуранган дарагдсан гэсэн мэдээлэл. За үүнээс гадна одоо энэ Доминиканаас гаралтай энэ Меренк гэдэг урсгалын одоо маш тод томрон төлөөлөгч гэгдээд байгаа нь Руби Перес гэдэг дуучин бас л нуранганд ор байгаа. Тэгэхээр одоо бол яг одоогийн байдлаар тийм өнөөдрийн 9 цагийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тог 79 байна гэж одоо мэдэгдэж байгаа боловч ер нь өдөр тишиг амиа алдагчдын тоо нэмэгдэнэ гэж BBC мэдэн дээр бичсэн байна. Ямар сони юм бэ те. Юунаас олж одоо бас нурдаг байна те. Доминикан улс бол би сая сонирхлоо. Ер нь бол баян улс. Тийм ядуу улс бол биш. За ялангуяа баян гэдгийг бас харьцангуй ойлголт. Хажууд нь байдаг энэ Испаниала арлыг хоёр улс хувааж эзэмшдэг. Нэг нь нэг талд нь Гайти байдаг бол нөгөө талд нь Доминикан байдаг. За Гайти бол ядуу гэдгийг бүгд мэднэ. Гайти хамгийн анхны одоо өнгөт арчнуудын өөрсдийн байгуулсан төр тус гэд маш ядуу болсон улс. Тэрнээсээ даруй одоо орлогоор бол 10-аас 20 дахин илүү баян улс. Яг хажууд нь Доминикан гэдэг энэ улс байдаг. За хөгжил бол нэлээд гайгүй гэдэг энэ тооцдог байсан улсад хамгийн баян бас нэлээд одууд нь явдаг бодвол нэр хүндтэй газар нь одоо зүгээр гэж байшин нурцсан байж тарж байна тий. Нийслэл хот Санто Доминго гэдэг хот нь бол одоо 2700 гаруй км квадрат талбайтай байна. Манай Улаанбаатар чинь 4700 хавцаа байдаг хаа. Тэнгүүд хүн амын хувьд харьцуулах юм бол 1 сая хүн амтай байна Санто Доминго. Улаанбаатар чинь 1.6 байлуу 7 байгаад байдаг тий. Тэгээ бодонгууд ямар ч Улаанбаатараас бол нийслэл нь жижигхэн. Гэхдээ яг энэ Jet Set гэдэг одоо шөнийн клуб бол ялтчгүй алдартнуудын цугладаг газар байсан гэдгээр маш алдартай. Ямар сандаа одоо энэ дотор тий одоо Нью-Йорк Nets гэдэг баг тоглож байсан бейсболч нь тэгээд нэмээд энэ мужийн амбан захирагчид ингээл цуг шоудаа байжсэн гэхээр яг энэ мэдээлэл одоо ялтчгүй олонний анхаарлын төвд ороод байна л да. Тэгэхээр том одоо цэнгэний газар байсан гэхээр манайхаар бол одоо төдөө нэрлэх нь хаашаа алдартай цэнгэний газар бол нурцантай адилхан юм үйл явдал болсон юм байна. За өстө харамсалтай юм байна. За нэлийн том дэлхийн хэмжээний том одууд энэ дотор нь байж таарсан байна те. Зя хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ та захиал би чанарын өндөр түвшинд гүйцэтгэх яваатай Энгүүн Egg Group хамтран ажиллаж байна. За Энгүүн Egg-ийн маань 2012 оноос хойш буюу одоогоос 13 жилийн өмнөөс автомат гаражийн хаалга, металл цонх хаалга, вакуум цонх хаалга, шилэн фасад, төмөр хий, цашааны автомат хаалга гэсэн 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр нэг онцгой давуу тал хэлээ. Би түрүү ингээ харсан л та. За дэлхийн 180 гаруй улсад түгээлтэй байдаг Бээжингийн улсын үйлдвэрийн Европ стандартын материалыг албан ёсоор оруулж ирдэг. Энэ материалын ашиглалтын хугацаа нь 10-аас 15 жил байдаг гэж байгаа. За тэгэхээр металл цонх хаалга танд эдгээр одоо гаражийн хаалга зэрэг хэрэгтэй байгаа бол Энгүүн Egg Group-т хандаарай. Металл рамтай вакуум цонх хаалга нь рам нумрахгүй, хэв сууж гажихгүй, хунцар металл вакуум цонх хаалганы шил нь 2 болон 3 давхар гэж байдаг. Дотор аргон хий дүргэлттэй. За ингэхээр одоо ганжуулсан шилний гэсэн сонголтуудтай юм маш чанартай, сайн чанарын вакуум хаалга болон вакуум цонх болон металл одоо цонхыг нийлүүлж байгаа юм. За ганжуулсан шил нь хагарахаар арьс зүсгэхээргүй бутар шахардаг ийм аюулгүй шил гэж ярьдаг шүү дээ. Бас яг ийм шилтэй, ийм сонголттой байна.
Тэгэхээр 3 давхар шилэн гадны дуу чимээнээс маш сайн тусгаарлана. Хавчуурга ирээсэн чойж нугасны тоног нь герман болон турк сонголттой. Тэгэхээр чанарыг л одоо амлаад байна шүү дээ энгүү гэх юм маань. За тэгээд бас гэртээ одоо бас вакуум цонхоо солийг гих бол бас том нэлээд том засварын ажил болдог. Та хэрэг сонирхож байгаа бол ингүүн эгийн цонхуудын заавал сонирхож үзээрэй гэж зөвлөе. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг утасны дугаар нь 99 41 84 юм байна. 99 41 84. Гаражийн хаалганы тухай нэмэлт мэдээлж явах үгүй. За гаражийн автомат хаалга нь ах үеийн үйлдвэрлэлийн хүнсний үйлдвэр зохиомжтой шилэн болон хулдаасан гэсэн төрөлтэй байдаг. High speed door буюу өндөр хурдны автомат хаалганы давуу тал нь аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байдаг. Дулаан алдагдлгүй дөрвөн талтай эрдзэнтэй 5 секундэд нэгддэг. Хурдны тохиргоо хийх боломжтой. Дээр нэмэлт явган хаалга цонх хийх боломжтой. Өнгө захирын цонхолтой байдаг. За энэ гаражийн хаалга бол бас нэлийн удаан хүлээдэг. Ихэнх хаалгууд бол удаан байдаг бол high speed хаалга бол бас нэгэн төрлийн амьдралыг бас нэг тийм одоо тансаг бас 5 дахь нэмэх нэ тийм хурдан цаг хэмнэх боломжтой ийм хаалгаар үйлчлэх боломжтой юм байна. За үйлдвэрээ 1000-аас 2000 машин орж гарах хүчин чадалтай ийм одоо үйлдвэрээсээ үйлчлэгээ авсан гэрээд байгууллага нь хувь хүмүүстэй 20% хямдралтай засвар үйлчлэгээ үзүүлдэг ийм байгууллага байна. 2 жилийн механик гэмтлээс бусад гэмтэлт баталгаа болгоно гэсэн байна. Үйлчлэгээ авсан хүмүүсийн дунд эерэг сэтгэлүүд их байсан л да. Тэгээд ихэнх хүмүүс олон жилийн эдлгээд ах сайхан цонх хаалгатай боллоо гэдгийг сэтгэлээс эргүүлж илэрхийлдэг юм байна. За манай нэвтрүүлэгтээ та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгээрээ те ингүүн эг групп хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн мэдээлэлээ бүгдээрээ дуудана. China Tariffs гэдэг хайлт өчигдөрч трендлжсэн өчигдөр дуудаж амжаагүй тийм. Өнөөдөр тренд бас 14 цагийн өмнөөс трендээр гарч ирээд 100,000 хайлттайгаар Америк нэгдсэн улс тэргүүлж байна. За бусад улсуудаас энэ хоёрын дайнасаас хамаарат байна. Ерөөсөө дэлхийд даяараа л ерөөсөө энэ Америк хятад хоёр яг яах гээд байна гэж сонирхоод байна тийм. 50 ажиглаж шүү дээ. Одоо би хоёулаач ажиглаад байна л өчтөрөөс шумшаал байна тийм. За ямар ч гэсэн гал нийцээг үчгсэн. За яг эдийн засгийн салбарт бол бүр улаан цайр энэ хоёр бол дайтад эхэлж байна. Америк нэгдсэн улс хятадын талд 64% импортын одоо татвар тогтоосон бол зөрүүлээд хятадд 34% татвар тогтоосон. Тэнгүүд нь зөрүүлээд Америк нэгдсэн улс 84 болгож инх нэмсэн байна. За ингээд хятад өөрөө экспорттоос бас татвар авдаг юм байна. 20% татвартай байдаг гэж. За одоо үйлдвэрлэгч улс чинь ингэж одоо экспорттой хүртэл татвар тогтоодог юм байна. Тэгэд нийтдээ хятадаас гарч байгаа бүтээгдэхүүний татвар Америк нэгдсэн улсад очиход 104 болж дээшлээ гэж ингэж ярьж байна. За энэ нь одоо яриад байгаа шүү дээ. Ерөөсөө л яагаад хүмүүс энийг сонирхоод байгаа гэхээр энэ хөрөнгөний зах зээл шууд нөлөөлж байна. За өчигдөрхөн бас Hot Topics-аар ярьж ирсэн S&P 500-ийн уналт 14% уналттай бүр ингээд улаанаараа эргэж ийн гэд бүр юуны одоо дэлхийн хамгийн баян хүмүүс бол нэг хүнээс бусд нь бүгд хөрөнгө нь нав сунсан байлээ. Би бүр сонирхож үзээд Elon Musk-ийн хөрөнгө нэг өдрийн дотор 150 тэрбум доллараар унсан гэж харж ирсэн. За ганц гоцоод байгаа хүн бол Warren Buffett. Warren Buffett гоцоож одоо зүгээр ингээд нөө доллараар хөрөнгөө доллар руу шилжүүлсэн байсан тул 12 тэрбумаар хөрөнгө нь зүгээр ээж аваад үссэн. Одоо бас ямар худалдаа болтуудыг нь бас сонирхолтой байгаа тийм. За ийм байдалтай ерөөсөө л худалдааны эдийн засгийн одоо дайн яг одоо эд үрнэж байна. Тэгээд энэнийг сонирхоод хэдээр нэмчв ямар төрлийн бараануудад татвараа тогтоов гэд хүмүүс сонирхоод энэ нь эдийн засгт хэрхэн нөлөөлөх болоо гэд хүн болгон чих тань сонсоод байгаа юм байна. Даваа гарагт юу яасан? Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Fox News төгсөн ярилцлаганда нэг үг хэлээд тэр үг нь одоо бас хятад даяар одоо хятадын сошиал дээр хятад иргэдийн дунд маш их дургуутал төрүүлээд сүүл рүү хятадын гадаад харилцааны яамнаас хариу мэдээлэл хийхэд хүрсэн л дээ. Ямар үг хэлсэн бэ гэхээр одоо яг ингээд одоо тийм бүхэл бүтэн төрт улсын дэд ерөнхийлөгч хүн телевизээр ингээд яриа сууж явах үедээ бид нэр одоо ямар нэг юм одоо тийм хятадын тариачдын одоо үйлдвэрлэсэн зүйлийг худалдаж авахын тулд хятадын тариачдаас мөнгө зээлдэг байсан. Эннийгээ болно гэж хэлсэн. Энэ үгэн дээр нь мэдээж энэ тариачин писент гэдэг үгийг ашиглаад байна шүү дээ. Тариачин гэдэг тийм тариачин гэдэг юм одоо нэг осондоо писент гэдэг үгийг одоо хятадууд болохоор доромж үг гэж хүлээж авч байгаа тийм. Ядуу хоцрогдсон гэдэг утгаар нь хэлээд байна л да тийм. Тэгэнгүүт одоо хятадын гадаад явдлын одоо хэвлэлийн төлөөлөгч Лин Жан гэдэг хүн болохоор мэдээлэл хийхдээ за тийм үү
Дид ерөнхийлөгчийн хэлсэн энэ үг бол үнэхээр ингээд сэтгэл ингээд имзэглэмээр гайхмаар үг байлаа. Тэгээд Хятад улсын одоо Америк нэгдсэн улсын Хятад улсын эсрэг баримталж байгаа энэ худалдааны бодлого за тэгээд олон нийтийн мэдээллийн хэрэгслэр ярьж байгаа энэ ярианаас бид нар бол хараад Америк нэгдсэн улс биднийг дээрлэхэж байна гэж харж байна. Бүүли гэдэг үгийг ашигласан байлээ. Бүр. Тэгээд энэ одоо тийм үү энэ одоо тэмцэл гэх юм уу сөргөлдөөн гэх юм уу энэнийг одоо дуусах хүртэл нь Хятад улс хизээч бууж өгөхгүй гэдэг ийм байр суурийг илэрхийлсэн байна. Тэгэхээр одоо нэг талаас Америкийн зүгээс одоо Хятадын тал руу 104% татвар тавьчлаа шүү дээ. Хятадын зүгээс болохоор 34% татвартай байгаа. Энэ магадгүй өсөж магадгүй гэсэн ийм бас үнцэг байгаа шүү дээ. За бас өөр Хятад бас өөр худалдааны одоо хоригуудын арга хэрэгслүүдийг ашиглаж эхэлж байгаа. Жишээлбэл ховор газрын ховордоо экспортын хориг бас тогтоох тухай яригдж байгаа мөлий тогтоосон уу үгүй юу? Яг тэр нь эсэж гарсан хэсэг мэдгүй. Хятад дэлхийн одоо газрын ховрын 80-аас 90% дангаараа хангадаг. Хангахдаа ердөө манай Монголын хилээс 60 км-ийн цаана байдаг Баян овоо гэдэг энэ уурхай дангаараа хангадаг. За энэ бол үнэхээр ингээд хорвоод хосгүй тийм онцгой тийм баян гайхамшигтай тийм орд юм бэлээ Баян овоо гэдэг. За энэ газрын ховрыг юунд ашигладаг юм гэхээр та бидний одоо дараагийн эдийн засгийн одоо давлгаа болоод байгаа цахилгаан машин, цахилгаан батарейнд хамгийн их ашигладаг ийм материалууд байгаа. Тэгэхээр одоо цахилгаан хүн болгоом цахилгаан машин ашиглаж байгаа. Дэлхийд даяар цахилгаан машин ингээд их хэрэгжилж эхэлж байгаа үед Хятад ийхүү бас нэг одоо нүүдэл нь өөрийнхөө бас экспорт заримыг одоо дэлхийд өгнө өгөхгүй гэдэг дээр тоглож эхэлдэг. Ийм байдлаар бас янз янзын аргаар энэ дайн бол үргэлжилж байна те эдийн засгийн дайн. Тэгж н одоо ерөнхийдөө бид нар бол одоо хараа сууж хас өөрсөн сонголтгүй л байна л да одоо тийм сонирхолтой ямар сандаа Дональд Трамп гарч ирсэн сош би одоо хэлээд байгаа шүү. Би нэг тийм маш гоё өрнөлттэй үйл явдалтай зохиолсойтой реалити шоу үзээд байгаа юм шиг санагдаад байгаа гэдэг. Зэрэгцээд энэ дээр бас нэг сонирхуулахад Тайваныг бүсэлсэн нэг тийм тэр тухайн мэдээлэл Hot Topics-оор яриаггүй санаж байна. Хятадын цэргийн одоо тэнгисийн цэргийнхэн Тайваныг бүсэлсэн цэргийн сургуульд хийсэн. За Тайваныг тун удахгүй эзэлж магадгүй, Тайван руу довтолж магадгүй гэж бас ер нь яриад байгаа. Довтлол хамгийн тохиромжтой үе энэ үе байна. 27 он гэхэд ямар ч нэг Тайван руу яг одоо Орос, Украин руу цэрэг хийсэн шиг Тайван руу цэрэг оруулж магадгүй гэдэг одоо энэ хүлээлт бас байгаад байгаа. За энэ Америк нэгдсэн улс болон Хятад одоо улсын хоорондын харилцаа эдийн засгийн ялангуяа харилцаа нь за магадгүй тэр Тайваны дараагийн галт мөргөлдөөнийг өдөөж магадгүй гэж бас олон шинжээчд үзсэн байлээ. Дэлхийн 3 дугаар тэнгисийн хальт бас нэлээд яваадсан тий ер нь. За дараагийн мэдээлэл рүү орох байлаа. За тэгээ. За дараагийн мэдээлэл за би ярнаа. За Өмнөд Солонгосын одоо хар жагсаалтанд орсон гэдэг нэртэй ийм одоо цолттой жүжигчин байдаг. Ямар харсан нэр вэ чи юу вэ? Ким Минхи гэж чи одоо хараад танин энэ жүжигчин. За яагаад ингэж Ким Минхи хар жагсаалтанд орсон. За одоо ямар үйл явдлын улмаас трендэд орж ирээд байгаа тухай би товчлоод ойлгомжтой мэдээлэл хүргэхийг хичээ. За тэгэхээр жүжигчин Ким Минхигийн хувьд одоо 82 онд төрсэн гэхээр чи энэ жил 43 настай. За 43 наснда анхныхаа хүүхдийг үлгэдэж авсан гэсэн мэдээлэл цацагдаад. За тэгээ өөрөө одоо нөгөө их хүүхдийн асрах газар ингээд нөгөө бие одоо сувлуулад тий хүүхдээ бас ингээд сувлаад байж байгаа гэсэн мэдээллийг би одоо Wina Cocker гэдэг сайтаас хараа сууж байна л та. За тэгэхээр Ким Минхигийн хувьд өөрөөсөө 22 насаар ах одоо найруулагч Хон Сансу гэдэг хүнтэй 2016 оноос хойш одоо харилцаа тогтоосон. За киноныхоо одоо кинон дээр хамтран ажиллаж явах үедээ биедээ дурлаад за Хон Сансу маань өөрөө эхнэр хүүхэдтэй байсан боловч жүжигчин бүсгүйд ингээд дурлсан гэдэг нь одоо тэр хоёрын харилцаатай гэдэг нь Өмнөд Солонгосын ингээд шар хэвлэлүүдээр цацагдаад 2016 оны турш Өмнөд Солонгосын шар хэвлэл баг энэ хоёрын л тухай битсэн гэдэг юм билээ. Ерөөсөө өөр хүмүүс ингэ мэдээллийн хоёрыг давж гарч ирэхгүй. Ягаад тэгэхээр Өмнөд Солонгос чинь маш консерватив орн шүү дээ. Нэлээд хуучинсаг үзэл баримтлалтай. Чухалчилдаг тийм үү. Тэгэнгүүт одоо нэг жүжигчин те годгонсон хүүхэн гэж бүр ингэ цэцэг заяа. Годгонсон хүүхэн ирсэн ингэ мөрөөрөө ингэ те нас тогтсон найруулагч чинь толгойг нь эргээд те гэр бүлийн салгаад ингэ одоо юу гэдэг ихнэрийн хөгөөд явуулчлаа гэдэг үнцгийг Өмнөд Солонгосчууд маш их бариад Ким Минхитэй одоо ингээд хамтарч исэн агентлагын татгалзаад за тэгээ зар сурталчилгаа кино бүх төслөөсөө чинь хасагдаад жинхэнэ утгаараа хар жагсаалтанд орсон бүсгүй байхгүй юу. За тэгээ хар жагсаалтанд ороод за тэгээд одоо энэ жүжигчин одоо энэ найруулагч
Хон Сансу гэдэг газ. Тийм ээ. Энэ хүний нэр болохоор Өмнөд Солонгост айхтар алдартай биш. Гэхдээ ингээл тэ Берлиний кино наадам, Канны кино наадам гэл энэ наадмуудаар дандаа нэр нь явж идэг. Тийм нэг гадагшаага чиглэлтэй илүү тийм одоо арт төрлийн кинонууд гэх юм уу? Тийм худалдааны биш төрлийн уран бүтээл хийх юм байна шүү дээ тий. Тэгээд одоо нөө харж ихсаалтанд оронгууд Ким Ин Хи маань яасан бэ гэхээр зөвхөн энэ найруулагч байгаа кинонд л тоглодог болсон. Өөр сонголтгүй болоод тэгээд ерөөсө нөхөр нь найруулал ихнэр нь тоглоод байдаг л болсон юм байна тий. 16 онд билүү дээ. За энэ ингээ үйл явдал ингээ өрнөөд ингээ солонгосчууд дайраад байгаа шүү дээ найруулагч нь. 17 онд байна уу? Канны кино наадмын үеэр яг нэг киноныхоо ингээ хэвлэлийн бахурал хийдэг. Энэ үеэрээ бит хоёр бие эндээ сэтгэлтэй, хайртай гэдэг албан ёсоор ингээ мэдгэжсэн бичлэгийн цацагдаад тухайн үед би хүртэл олж үзчихсэн л да. Ялтчгүй нөгөө вайрал буюу олонний дунд нэлээд түгээдсэн болохоор ямар ч ч одоо ингээ энэ жил найруулагч Хон Сансу болохоор 65 настай. Ким Ин Хигийн хувьд болохоор 43 настай. Тэгээд ингээ 43 наснд анхны хүүхдээ үлгээдэн авч байна. За Хон Сансугийн хувьд чинь хоёр дахь хүүхэд нь байна уу та. Өмнөх эхнэрийнх нь охин нь болохоор ингээд гэр бүлээ одоо хуурсан одоо аавтайгаа харилцахгүйгээд бүр ингээд санхүүгийн дэмжлэг авахгүй гэдэг мэдээлэлгээд бүр харилцаагаа тасалсан юм билээ. Нэлээд л ясан байна тийм уулзсан байна тий. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Дараагийн мэдээлэл за Солонгосын ховж юу гэх юм уу одоо анхаарлын төвд байгаа сэдв байсан бол Япон руу бүгдээрээ шилжих юм байна. Хэрсүү Рёко гэдэг хайлт яг өчигдрийн байдлаар Япон даяар 2 сая хайлттайсан. За Японы хайлтыг бүгдээрээ тоог нь ярихаар нэг 10,000 20,000 тал үнэсэндээ хамгийн өндөр сенсацууд нь байдаг. Тэгсэн чинь Японд энэ 2 сая хайлттайгаар орж ирсэн. Ер нь бүх Япон даяараа энэ хүний Хэрсүү Рёко гэдэг хүнийг хайсан юм байна. За Хэрсүү Рёко гэдэг би сонирхоод үзсэн чинь энэ дуучин, жүжигчин, за Попоя гэдэг тийм алдартай кино байсан байна. За энэ киноны гол дүрийг гаргасан. За ер нь л Японд маш их хүндлэг за алдартай юм дуучин одоо алдартай хүн юм байна. За тэгэд энэ Хэрсүү Рёко гэдэг хүн ямар асуудалд орсон бэ гэсэн чинь хурдны замд машиндаа явж хагаад аваар осол хийсэн юм байна. За осол хийгээд эмнэлэгт хөргөгдсөн. Эмнэлэгт очиод өөрт нь үйлчлэх гэж татсан 3 сүлгэж чадсан нэгийг нь хид хідэн удаа өшөглөөд тэг майдсан. За ийм хэрэг гарсан. За ингээд энэ майдснаас олоод одоо шорон одоо шүүх хэрэг одоо хэрэгт холбогдож байгаа гэх юм уу? Байцаагдж байгаа юм байна. Яг одоогоор. За тэгэд энэ хүнтэй холбогдоод одоо бүүн сенсацл болоод байгаа юм байна да Японд. Ирүүл хийсэн болов уу? Ирүүл ямар нэгэн байдлаар тэр одоо яг яасан Японч бас нэг юм ерөнхийдөө юу юм бэ штэ бас их уламжлалт нэг одоо консерватив гэж ярьдаг шүү дээ. Нэг тийм мэдээллүүдийг харахаар ийм байсан тийм байсан гэж ерөөсөө таамаглаж ичгүй. Энэ одоо ямар байдлаар одоо юунаас болж ингэж майдсан муудалцсан ерөөсөө тэр тухай яригдахгүй. Ямар ч байсан Хэрсүү Рёко гэдэг энэ хүн одоо цагдаад хүргэгцэн гэдэг тухай л одоо ингэж шуураад байгаа юм байна. Тэгээд Япончууд үнэхээр ерөнхий мэдээлэл гэлтэй нөгөө тийм одоо шар мэдээлэл рүүгээ их ордгоо гэх юм уу те. Энэ нөгөө Люк Бессон гэдэг нэг алдартай Францын найруулагч байдаг шүү дээ. Тэрний Васаби гэдэг бас их алдартай кино байдаг. Тэнд бас дүр гаргаж ирсэн юм байлаа. Люк Бессон ч нөгөө Гүйл Лолал Гүг найруулдаг юм баха тий. Такси гэдэг бас кино хийсэн. Ер нь одоо 5 дахь элемент гэдэг Брюс Уиллистэй хийсэн кино. Ер нь бол супер бүр ингээд дэлхийн хэмжээний супер найруулагч л та. За энэний Васаби гэж бас алдартай кинонд дүр гаргаж ирсэн. Ер нь бас дэлхийн хэмжээний кинонд тоглолцсон байсан. Энэ Хэрсүү Рёко гэдэг энэ бүсгүй асуудалд ороод байгаа юм байна да. Энэ гэхдээ харахад бол царайлаг эмхтэй нөө тий. Хүмүүс энэ одоо урлагийнхаа одоо яад юм бол угаасаа л авиасны байдаг болохоор дуулаад бүжиглээд бүх юм зэрэг байж байгаа юм бах та. Харин би бас гайхаад байгаа. Нэг ингээл жүжигчин ч юм уу нэг бүр ингээд спортын хүн байсан ч дуулан бүжиглэн бүх юм хийх. Одоо надад аль нь ч байхгүй. Гэхдээ чи чинь болохоор дуул чинь бүжигэл чинь те. Тийм шүү дээ. Би айгуу гоё бүжиглдэг шүү дээ. Тийм. Бичлэг чи угаасаа наадмаар цацагдаа үз. Үнэхээр гоё бүжиглдэг шүү. Би ч нэстэ юу ч байхгүй болохоор ингээд яг иймэрхүү авиасанд бүрэлдсэн хүмүүсийг гайхаал хийж байгаа. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл. За энэтхэгт. За нарай Н ядав гэдэг үгээр тренд дээр энэ мэдээлэл орж ирсэн. За би яг трендийн тоо хэд байсныг одоо санахгүй нөгөө муутай болохоор тэмдэглэж аваагүй. За Н ядав буюу Нарендра Викрамадитya ядав гэдэг хүн юм байна. Энэ нөгөө юмч гэдсэн тий. За одоо энэ энэтхэгт нэг гарч ирээд байгаа бүр үнэхээр ичих нүүрүү айх айц зайжгараа. Жохон ааж энэ гоё мэдээ юм шиг л уучлаарай. Эхлээд цариг нь хараад би эхлээд дүгнэдэг юм.
царайд гараад ирлээ За шүү дээ. царай энэ хүний тухай ярих гэж юм байна. За ойлголоо. За ямар хүн байна? За. Таны дүгнэлтээр Ууртай л хүн байна. Ууртай зэрэгтэй хүн байна. би тэг бодсон шүү дээ. Одоо За. нөгөө лоботоми хийн гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг ингээд ямар нэгэн байдлаар тархиндаа ямар нэг юм хийлгээд айх айдас ч юм уу ичих мэдрэмж энэ алга болох зөвхөн юм болов уу гэж бодлоо. За. Би ми бол чадахгүй юм шиг ингэж урж. За. За одоо энэ хүн маань яг ямар хэрэгт ороод ингээд тренд дээр орж ирээд байгаа тухайд би ярьж өгье л да. За. За. Энэтхийн цагдаа нар одоо энэ Нарендра Ядав гэдэг хүнийг баривчилсан. Баривчлахдаа энэ хүнийг Британи докторийн одоо Британи эмчийн одоо дүр үзүүлээд За. тэгээд хэд хэдэн мис ажилбар хийгээд 7 хүний амь насанд хүрсэн гэдэг хэрэгээр баривчилсан. Йоо. За тэгээд ингээд нэг заяа одоо нэг тийм Нарендраг нь одоо Утар Парадес ч юм уу нэг мужруу очингуудаа эмнэлэгт ороод ажиллангуудаа 7 хүн хөнөөцсөн биш заяа бүхэл бүтэн 20 жилийн туршид ангаахын сургууль огт төгсөөгүй байтлаа төгссөн гэдэг хуурамч диплом авч яваад энэ тентхийн нэртэй эмнэлгүүдэд очиж ажиллаад Британд их сургууль төгссөн мундаг хүн байна би Британд хүн гэж яриад заяа тэгээд ингээ яваадсан бол яах вэ? Гот юу гэсэн юм бэ? Тэр ч одоо имлгүүд нь имлгүүд нь одоо яа энэ одоо диплом янз янз юм шалгах юм уу? Шалгаад өө эн чинь тест мундаг Британи хүн байна гэж ажилдаа хатсан. Тэгээ 7 хүн алдсан. Мис Тэгээ заслыг. мис заслыг. За тэгээ би мис заслынх нь одоо би яг Монгол одоо эмнэлгийн нэршлиг мэдэхгүй байна. Гэтэ би түрүү ингээд Google-ээс тайлбарлаж яхаар нөгөө судасны хан ингээд өөгчөөд ингээд цус гүйхгүй болоод ирэнгүүт тэрэнд нь катетер суулгаад ингээд тэлэх ч юм уу тийм мис ажилбар хийдэг зүрх судасны эмч гэдэг байгаа байхгүй юу? За нарийн. За тэгээд яг энэ мис ажилбарыг хийх үед нь ингээд яг энэ хүний гараар бол одоо 7 хүн нас орсон тодорхой гэдэг ийм одоо буруу тал гараад ирсэн байна л да. Цаашдаа ч яг энэ Нарендра Ядавын гарт одоо хэдэн хүн нас орсон бэ гэдэг нь тогтоогдно гэдэг одоо би BBC-гийн мэдээ хараа сууж байна. Тэгэхээр өөрийгөө болохоор ингэж одоо энэ хүн чинь одоо бит хоёр ингээд те баримтлагдсныхан дараа жинхэнэ нэр цэцэгдээд байна л да. А баримтлагдаагүй үедээ доктор Н Джон Кэм гэдэг нэртэй заяа. Англи нэртэй. Бүр англи нэртэй, бүр англи үү шиг. За тэгээд нөгөө хамтран ажиллаж байсан хүмүүс нь бүр ингээд гайхаад үнэхээр нэр хүндтэй өстой хүн болгоны хайр хүндлэг хүлээсэн мундаг профессор ч тэгээд заяа. Тэгээд бүр ингээд одоо за хүмүүсийг тийм үү одоо ингээд мис ажилбарын үеэр алдаа гараад хүний амь хөнөөгөөд те энэ нь мэддэхгүй байсан чинь сүүл рүүгээ ингээд те за би ингээд Британий бүх ингээд юуг ингээд те өөрийнхөө их орон тавьчирнаа. Одоо миний ингээд угсаа гарлал би нэтгэх хөө. Тэгэхээр Британий эмнэлгийн ингээд би анханасаа 2022 онд 2002 онд 2003 онд Британд юу сурсан мэдсэн бүгдийг их орондоо авчирна. Тэгээ би энэ одоо маш том газарт бүтээн байгуулалт хийн гэдэг мэдээлэл хийсэн заяа. 5,000 ортой Джон Кэмийн нэрэмжит эрүүл мэндийн шинжлэх ухаан судалгааны институт гэдэг юм байгуулнаа гэдэг заяа. За яа. 5,000 орвол маш том штэ. Тэгснэ Рajasthan мужийн баруун нутгад байгуулна гэд. Тэгээд энэ дээрээ ингээд 100 акр газар аваад. Тэгээд эн чи одоо маш том профессор те ингээд зүрх судасны маш том эмч ингээ гараад ирсэн. Одоо энэгтэйчүүдийн амийг аврах гэдэг ингээд хүмүүс чинь ингээл талархаад идэг. Гэвчих ингээд нөгөө гараар нь орсон хүмүүс амиа алдангуцаа те мисцлаа даасангүй л гэдэг үг хэлэн штэ эн чинь. Мэдээж ингээд би амийг хөнөөцсөн юм а гэж хизээч хэлэхгүй штэ. Тэгээ явж яаж мэдсэн бэ гэсэн чинь ингэсэн Twitter дээр буюу X дээр профессор Н Джон Кэм гэдэг ингээд юу хаяг нэгээд заяа. Хаяг нэгээд энэ дээр нэг тийм сонин юмнууд оруулаад лсэн. Нэг тийм яг жинхэнэ профессорын амнаас гарахааргүй л өгнүүд оруулаад ирсэн юм л да. Тий, хувилдааны онол ч юм уу за тийм энерги гэдэг. Тийм нэг эмнэлгийн нэг тийм ангаах ухааны маш өндөр боловсролтой хүний амнаас гарахааргүй үг бичээд мэдээж эн чинь нөгөө хүмүүс чинь хайгаал үзэнгүүт энэний чинь зураг нэтгийг даяар гараад ирнэ штэ. Энэ чинь мундаг том эмч штэ гэж харангуут ярьж байгаа юм тэр эмчийнхаа байр суурьтай ерөөсөө дүүцэхгүй ангуут нь мэдээж интернетээр дүүрэн үл итгэгчд байдаг тийм үү. Энэ хүмүүс ингээ хайгаад үзсэн чинь Британи Джон Кэм гэдэг ийм эмч байт юм байна. Үгүй. Тий, өгийг бүр алдартай заяа. Тэгсэн чинь ерөөсөл тэр хүний нэрийг ашиглаад тэр хүний боловсролыг өөрийн болгоод тэгээд дуурайгаад тэр хүн одоо Британд ямар сургууль төгссөн тэрийг яг би өөрөө төгссөн болгоод заяа. Бүр нэрийг аваад за тэгээд ингээд бүхэл бүтэн 20 жилийн турш энэтхийн тэгээ эрүүл мэндийн салбарыг тарихтаа тий 7-оос гадна хэдэн ч хүний аминд хүрсэн. Яг энэ тухай ингээд мэдээлэл цацагдсан чи одоо ингээд энэтхийг даяар энэ ч одоо жинхэнэ тренд болж штэ. Тэгээ ямар сандаа бүр BBC-гийн нүрэн дээр гарсан явж байгаа гэдэг байхгүй юу? Йоо, ямар сонио. Омгоо юм ба цайчсан хүний амиар наадч л байдаг гэсэн байна. За нүгэлтэй юм бэ энэ ч одоо гинэ. За яадав гэж дуудах юм шиг үнтэй сув дундрах яадав гэсэн байна.
За сууд ундрах энтгэгт Америк, Британи дипломтой бол эмчлэх эрх лиценз шалгалтгүй болгодгоо. Энэ гэхдээ өдий олон жил хөдөө тосгоноор хөлхний ажил хийсэн байх том хотуудаар бол баригдах байсан шууд гинэ. За тэгэхээр бас нэрээ яг дээли ч юм уу том хотуудаар биш хөдөөний юм уу арай нэг захын бас юм хот тосгодуудаар яваад ажиллаад байсан юм шиг шүү дээ. Магадгүй тий. Өөрийгөө болохоор ингээл те би юунд ажиллаж байсан, Британд ажиллаж байсан, Шинэ Дэлхийд ажиллаж байсан, Интинд ажиллаж байсан гэдээ маш том газрууд л ярьдсан байна л да. За хамтран ажиллагчтай танилцуулъя. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ бүрэн оноо бүрэн түүх бүрэн скор хамтран ажиллаж байна. Өмнө нь банк санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо харилцагчдынхаа Монгол банкны зээлийн түүхийг хардаг байсан. Одоо зээлийн одоо харж хязгаалтанд орсон бол зээл авах ямар ч боломжгүй байсан бол одоо бүрэн зээлийн оноо нь зээл олгох гол шалгуур болж хувираад байна л да. Тэр нь бол угаасаа ганц Монголд хэрэгжиж байгаа юм шүү. Одоо Америк нэгдсэн улс чинь зээлийн оноотой байдаг шүү дээ. За их одоо нэг том одоо банк санхүүгийн салбарын нэг том одоо алхам гэх юм уу бүгд нийтээр хийж одоо харагдаж байна. Өмнө нь бол зээл өгж болно өгж болохгүй гэсэн хоёр л ангилдаг. Харж ихсалт ороогүй гэдэг байсан бол одоо таны зээлжих чадрыг үнэлдэг тийм тоогоор үнэлдэг болсон байна. За ингэснээр одоо энэ хүн илүү хэр найдвартай вэ? Сайн бол улам ингээд сайн гэдэг нь найдвартай нь харагдаад муу бол одоо зээлийн оноонд буураж явдаг. Ийм оноо руу шилжсэн. Тэгэд бүрэн оноо нь Монгол хүний санхүүгийн онцлог, зээлийн түүх, төлбөрийн сахилга бат, худалдан авалтын хэв маяг, байршил, торгуул зэрэг олон төрлийн мэдээллийг хиймэл оюунаар боловсруулан санхүүгийн найдвартай байдлыг үнэлдэг, дэвшилтэд зээлийн онооны систем юм. Өмнө нь те за ингээд нөгөө Монгол банкны зээлийн сангийн мэдээллийг хараад энэ те өөр дээр чинь нэг анхаарал хандуулах гэсэн ангилалтай зээл байна. Тэг зээл олох боломжгүй гэж шууд татгалздаг байсан. Тэгэх юм бол одоо болохоор заавал тэ өөрийнхөө тэ ийм Монголигаар дамжуулсан тэр хувийн мэдээлэл өгөөд авах шаардлагагүй зөвхөн бүрэн скор гэсэн аппликейшнээ татаад за тэгээ бүрэн скор дээр өөрийнхөө тийм оноог үнэлүүлээд оноогоо ямар нэгэн одоо санхүүгийн байгууллага дээр очиж харуулхад зээлээ авах боломжтой болсон байна л да. За тэгэхээр яг одоо бүрэн скор апп татаж аваад оноогоор шалгацгаагаарай. Бас бүрэн скор гэдээ хайвал Google Play Store болон App Store-оос та хайвал албасны апп байгаа тийм. За Монгол хүний санхүүгийн онцлогийг бүрэн 360 судалж хийж байгаа. Санхүүгийн онцлог бүх төрлийн зүйлийг судалж бүрэн одоо өнцгөр нь таны зээлжих чадрыг үнэлэх юм. Одоо Монгол инженерүүд бүтээсэн онооны систем байна. За хүн өөрийнхөө оноогоо мэдснээр өөрийн зээлийн оноонд анхаарч юун дээр би анхаарах ёстой вэ? Яавал оноогоо сайжруулж болох талаар мэддэг болох нь их амар болно. Тэгэхээр гол нь бүрэн скор миний бүхэл санхүүгийн харилцааг олон талаас нь дүгнэж зээлийн оноог маань маш зөв үнэн бодтой бүрэн гаргаж байгаа нь таалагдсан. За ийм байдаг шүү дээ. Хүн зарим хүмүүс өндөр орлоготой байдаг. Тэгсэн мөртлөө цахилгаан бат муутай хүмүүс аваад байдаг. Түүл төр чинь бас энэнийг нь илүү найдвартай харуулах хэрэгтэй. Эсвэл хэдий орлого тийм өндөр биш ч маш цахилгаан баттай байвал энэ бол яалтчгүй л цахилгаан баттай хүн байна гэдэг. Тэрийг бас энэ оноогоор бас ялгаатайгаар ингэж илэрхийлдэг зөвхөн өндөр орлоготой байна ч гэдэг юм уу орлого олдог гэдэг бол одоо сахилга батын үзүүлэлт бол бас биш шүү дээ. Гэх мэтчлэн бүрэн цогцоор нь ингэж таны зээлжих одоо санхүүгийн одоо чадрыг үнэлж өгдөг юм оноо юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 75 гэдэг дугаараас авна. 75 За хамгийн гол нь аппликейшнээ татаад аваарай. Бүрэн оноо, бүрэн түүх өрөөтэй. Бүрэн скор манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сэдвлөөгөө бүгдээр орцгоё. За дараагийн сэдв ярих юм их багт болж үзэх юм ихтэй гэж магадгүй. Мария Шарапова. За манай найзынхны нэрийг манай одоо яг 2000-ад оны ихэнх үеэр одоо крашуудаа ярил манай найзын ер нь бидний үеийнхний нэг том одоо крашаасаа энэ бол Мария Шарапова. Мария Шарапова бол тухайн үед гарч ирж ирсэн теннис чинь. За тэгээд үнэхээр бас үзэсгэлэнтэй мундаг теннис чинь гарч ирж ирсэн. Тэгээд Мария Шарапова сүүлд энэ юу яасан бэ? Нэг өөрийн нэртэй юм хам босгоно гэж ярьдаг шүү дээ, тийм. Тэрийг гаргаад Magic Johnson-тай цуг зураг авахулсан байна. Magic Johnson чинь цагс чинь маш алдартай цагс чинь тэгээд Magic Johnson нэлийн өндөр 2 м 8-тай байна уу та. Тэгэнгүүт Мария Шарапова зэрэгцээ зогссон чинь бараг зэрэг шахах өндөр байна гинэ. Тэг хүмүүс ингээд Мария Шарапова чи ийм өндөр юм уу гэд бүр гайхаад болтгоо. Тэгсэн чинь би сонирхоод Мария Шарапова метр 88 юм байна. Метр 88. Хүмүүс бас мэдгүй юм байна л.
надаас бүр 30 гаруй сантиметрээр өндөр байж идэг шүү. Гэхдээ ингэж харах юм шүү. Ингэж харахад 88 гэдэг чинь үнэхээр өндөр. Тэгээд Тийм байна. эмэгтэй хүн учраас ингэс одоо яг харуулж байна. Йоо, яста нэрэ. Аврах. Тийм байна. Аврах байгаа. Мэжиг шансан яг хажууд нь зогсон зэрэгцээ зогссон. Тэгсэн яг эмэгтэй болохоор эн чинь өндөр өсгөд өмссөн байгаа юм л да. Метр 88 дээрэс нь одоо өндөр өсгөд өмсчих орчод 2 метр гараад дөгчж байгаа зү тий. Тэг ийм өндөр юм уу гэд хүмүүс Мария Шарапов дахин хайгаад энэ зургийг дахин үзээд байгаа юм байна. Яа, мэрэгжлийн сагсан бөмбөгчдөө зэрэгцэх хэмжээний эмэгтэй хүн байна гэхэр бас л тий. Энэ тэгээд нөхөртэй болсон болоо нөхрийнх нь өндөр маш сонирхолтой байна л да. Одоо мэдгүй нэр юм Шарапов нөхөр мөхрөн сонирхож. Гэтэ нэг шаргал өстэй байсан чи одоо нэг арай бор өстэй болсон юм уу тий? За нөхрийн сонирхох юм. За энэ чинь одоо тийм Английн бизнесмен Александр Гилкс гэдэг хүнтэй 18 оноос хойш үерхэж байгаа гинэ. За зургийг хараалах юм. Чатцуу 2 явж шүү дээ. Бараг. бас өндөр юм байна тий. Тийм байна. За нэг товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо. Энэ Өмнөд Солонгос, Хойд Солонгосын цэргүүд 10 цэрэг Өмнөд Солонгосын хилийг нэвтэрсэн юм байна. За гэхдээ нэвтрэхтэй буутайгаа зэвсэгтэй нэвтэрсэн. За тэгээд сануулгах буудлага зөрүүлээд Өмнөд Солонгосын өгсөн. Тэгээд энэ одоо зэвсгийн мөргөлдөөн болох үедээ гэж хүмүүс санаа зовоод юу болов гэд. Бас яг энэ одоо дэлхийд даяараа ингээд нэг юм бүгдээрээ бээж ангалсан юм. Нэг хараад цатаа болчих ингэж яах вэ? Тэндээс нь дай эхэлж байгаа. Йоо, чиний яг сая царай гаргасан царай гарсан шүү. Яг нэг тийм царай. Бүгд ингэж харсан. За энэ нэг бүгдээрээ нэг одоо тенс гэж ярьдаг шүү дээ. Нилээн тийм нэг нэгэндээ ингэж ширгүүн байдалтай ингээд дэлхийд даяараа байж явах үед Өмнөд Солонгосын цэргийг нэг 10 цэрэг одоо тэр DMZ гэж ярьдаг шүү дээ. Тэр одоо зэвсэггүй бүслүү хэдэн 10 цэрэг буудаага нэвтэрсэн чинь бас нэлийн асуудал үүсэж байгаа юм байна. Гэхдээ энэс болж ямар нэгэн эскалац буюу дайн хурцтмал байдал руу арай ороогүй. Гэхдээ иймэрхүү үйл явдал байн хаяа болцдог. Гэхдээ энэ удаа олуулаа ингэж нэвтэрсэн нь бас хүмүүсийн анхаарлыг татсан юм байна. Энэ хүрээнд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэе. Тэ Ингүүн эг компани хамтран ажиллаа. За мөн бүрэн оноо бүрэн түүхээрээ бүрэн скор хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.